Хүлээний мэнд бидний урилгыг хүлээн авч ирсэнд маш их баярлалаа. Баярлалаа. Мөн тоглолтоо хийж байгаад бас баяр хүргэе. За баярлалаа. Хамгийн ихний асуулт болохоор 2017 онд хамгийн сүүлд одоо би даасан томоохон тоглолтоо хийжсэн те. Тэгэхээр үүнээс хойш бас нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Одоо бас яг тоглолтоо хийх гэж байна. Тэгэхээр хамгийн ихний асуулт юу вэ гэхээр тоглолтын нэрний талаар яагаад Lucid Dream гэж нэрлсэн бэ? Ер нь тоглолтын өнгө аяс ямар байх талаар? За ерөнхийдөө миний нэг уран бүтээл болон ерөнхийдөө миний одоо уран бүтээлийн уур амьсгалтай Lucid Dream гэдэг нэр маань бас учир утга холбогдолтой үүднээс тэгээд багийнхантайгаа ярилцж байгаа Lucid Dream гэж нэрсэн. Энд чинь нөгөө ухамсартайгаар одоо зүудлэх гэх юм да тэгж орчуулдаг. Тийм тэгээд яг миний уран бүтээлийн ерөнхий бас юутай холбогдож байгаа учраас энэ нэрийг илүү тохиромжтой байна гэж хэлсэн. Тоглолтын бэлтгэл ажил ер нь хизээнээс эхлөө. Хизээнээс бэлдэж эхэлсэн. За тэгээд энэ удаагийн тоглолтын бас онцлог нь юу байх вэ? За өмнө нь яг тоглолтын маань өмнөх тоглолтоос энэ удаагийн тоглолтын онцлог гэх юм бол одоо илүү Оригийн хамт олонтой тэр бүгднтэй хамтарч ажиллаж байгаа. Тэгээд Оригийн маань шинэ одоо дөнгөж нэг объект дээр тийм маш өндөр таацтай айгу том орон зайд айгу сонирхолтой акустик дуурах юм байна гэдэг үднээс Оригийн бас ивент хол дээр очиж тоглохоор сонгосон. Тэгээд бас нөгөө нэг оргил гээд найруулагч манаас найруулж байгаа. Жанангийн оргил маань гих мэдчлээ нөгөө салбарын хүмүүстэй хамтарч ажиллаж байгаа учраас энэ удаа би илүү өөрөө нөө чөлөөлөгдөд тэгээд яг уран бүтээл талдаа болон хөгжмийн найруулга гэдэг юм уу тийм гих зүйлүүд дээр илүү анхаарад яг entertainment талын маань болохоор илүү мэргэжлийн баг хамтал яг миний одоо өөрийн минь хүүхний дотоод уур амьсгалтай холбогдуулан айгу нарийн ажиллаж байгаа. Тэрнээс маш сонирхолтой байгаа миний үед тийм. Нууц шил одоо яг тоглолт нь нийт хичнээн дуунаас бүрдэх үү? Бас нэг тодорхой мэдээлэл өгвөл. За дууны яг тоог гэхээс илүү яг би хамгийн анх бүр 13 настаас хойш дуулж эхэлсэн байдаг. Тэгээд одоо хамгийн сүүлийн миний өөрөө ч гэсэн бас уг ая дээр нь ажиллаж исэн гэх мэт. Ингээд маш одоо урт удаан хугацааны уран бүтээлүүд маань хамтдаа ингээ орж байгаа. Тэгээ зарим дуунуудынхаа найруулган дээр нь үржилт хийгээд зарим хөгжмүүдээ бүр симфони оркестртай бас хамтарч тоглохоор оркестраагаас урьсан байгаа. Симфони оркестр байгаа тийм. Тэгээд гих мэдчлээ эднэр бол бас миний хувьд бол айгу бас сонирхолтой одоо үйл явдал болж байгаа. Тийм өрнөн өдөр хоногуд өнгөрч байна да. Тоглолтын бэлтгэл одоо яг хэдэн хувьтай байна? Бас судахгүй ер нь тоглолт нь яг дөгчөж шүү дээ. 10 сарын 18-нд учраас. Тоглолтын маань одоо ерөнхийдөө хөгжим болон яг нөгөө нэг бүр ингээд нөгөө нэг юм яг ингээд нэг юутай болж байгаа яг тэр үйл явц дээр явж байгаа. Одоо ерөнхийдөө бэлтгэл маань хөгжмийн бэлтгэл маань бол ерөнхийдөө хангагдчихж байгаа. Дуусж байгаа. Тэгээ найруулгын ажлууд болон тайз декорац тэгээд бас нөгөө Ори чинь өөр айгүй олон ижидтэй юм бэлээ. Тийм тэр орчиндөө айгүй олон сонирхолтой зүйлсүүд хийж болдог. Тэгээд бас надад нэг сонирхолтой юмсан нь энэ жилийн хамгийн сүүлийн бороо чиний тайзан дээр одоо сарна гэж бас хэлсэн тийм гих мэдчлээ айгүй дууны одоо утга тэгээд уур амьсгалтай тэр vibe-тай холбогдсон айгүй сонирхолтой бас юм эстетиктэй тийм зүйл орчинд байгаа учраас бас айгүй би өөрөөс айгүй гоё тийм айгүй хүлээлттэй тэгээд бас ингээд нөгөө болж байгаа процессуудыг хараад айгүй сэтгэл хангалуун байгаа. Тэгэхээр Ори студиосын хувьд бол 4000 орчим хүн багтах ийм багтаамжтай. Тэгэхээр өндөр таацтай гэж түрүү хэлсэн те. Тэгэхээр бас маш их сонирхолтой тоглолт гарах байхаа гэж одоо найдаж байна. За дараагийн асуулт бол ер нь таны одоо тоглолтыг зорин ирж байгаа таны шүтэн бишрэгтэд зориулж та яг юу бэлдсэн бэ? Тэр хүмүүсийг таны тоглолтоос юу мэдрээсэй гэж хүсэж байна? За над руу бас айгүй гоё тийм нөгөө нэг комментүүд ирдэг л дээ нөгөө тоглолтоо ихүү бас ингээд яг тэр дуу гэж амьдаар нь сонсох юмсан тадуулж өгвөл ямар гоё вэ гэд. Тэгэхээр би бас тийм надад тийм боломж нь бас айгүй хомсгон байдаг. Тэгээд бас би ингээд айгүй их тоглолтод оролцоод ингээд явдаг маш цөөхөн байдаг учраас юм. Тэгээд зарим их уран бүтээлүүд маань дуулагдсанаас хойш хизээч нөгөө тайзан дээр хизээч дуулагдж байгаагүй дуунуудаа анхудаа дуулах ч юм уу гих мэдчлээ. Энэ манаас өөрөө надын бас ингээд айгүй урт удаан хугацаанд хүсэж исэн яг тэрийг ингээд дуулаад өгөх юмсан гэжсэн бас нэг мөрөөдөл минь биелж байгаа. Нөгөө талаас тэр хүсэл тавьж исэн хүмүүстээ маш их баярлалаа. Тэр манаас надыг айгүй бүтээлч бөгөөд
бас ингээ миний одоо дуулах цагийн минь бас айгу гоё бий ойлгож идэг шүү. Тийм учраас тиймээс ч бас санал тавьж байсан хүмүүст маш баярлалаа гэж хэлмээр байна. Ярилцлагаа төгсвөл ер нь таны дараагийн алхмын талаар асуух зүйтэй байх. Цаашид ер нь юу төлөвлөж ийн уран бүтээлийн тал дээр? За цаашид гэх юм бол тий өөрөө би чинь хөгжмийн продюсинг хийгээд яг уран бүтээл дээр гардаж ажиллахыг хүсэж байгаа. Тэгээд бас бус ер нь хөгжмөнтэй холбогдлолтой төлөвлөгөөнүүд байгаа. Хөгжмнөөс гадна бас ажлын төлөвлөгөөнүүд байгаа. Тэгээд бас зорж байгаа ингээд гоё энийг хийгээд ингээд нэг юм үлдээчих юмсан гэдэг бас тийм өрөөдөл гээд ингээд аюул олон салбарын тийм өрөөдлөд байгаа. Тийм бид өөрийгөө ганцхан дуучин эсвэл ганцхан тийм гэдэг юугаар харахгүй ингээд аюул олон тийм талын баялаг байхыг хүсдэг. Тэгэхээр одоо яриад тэгэл өөрийнхөө хүсэж байгаа юм болгонд хөрөнгө оруулаад явна да. Тэгэхээр урилга хүлээн авч ирсэн танд маш баярлалаа. Тоглолтод өнөөдрөөс өндөр амжилт хүсье. За маш баярлалаа. Урьж оролцсон маш баярлалаа.